Танд зөвлөгөө мэдээлэл хүргэж тантай халуун дотн яриа өрнүүлнэ. Сэтгэл зүйчийн цаг. За Монгол радиог сонсож байгаа эрхэм сонсогч та бүхэндээ баярлалаа. Яг одоо сэтгэл зүйчийн цаг нэвтрүүлэг сонсогч танд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн бидний иргэл олон нийт сонсогч та бүхэндээ хүргэж ярилцах сэдэв бол сэтгэл готрол гэсэн сэдвээр сонсогчдоо мэдээлэл хүргэх болно. За нэвтрүүлгийнхаа өсөлтүүдэд яг энэ сэдвийн хүрээнд зөвлөгөө мэдээлэл өгөхөөр сэтгэл зүйч инх Батыг урьсан байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд олон нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За сэтгэл готрол гэдээ ярихаар хүмүүс бол юу гэдэг. За сэтгэл готрол ийм зүйлүүдээр л илэрдэг дээ, ийм байдаг да гэж мэддэг. Гэхдээ энэ сэтгэл готрол удаан хугацаанд үргэлжлэх юм бол эмгэг болдгоо гэдэг тэр бүхэн бас анзаардаг бол байдаг. Тэгэхээр хоёлаа эхлээд хамгийн түрүүнд сэтгэл готрол гэж яг жухам юу хэлдэм бэ гэдгийг сонсогчдоо болоод Facebook нөр номоор үзэж байгаа үзэгчтэй тайлбарлаад хэлээд өгье. За сэтгэл готрлыг ярихын тулд эхлээд хамгийн түрүүнд стрессийг ярих хэрэгтэй байна. Тухайн хувь хүн бие хүн нь стресст өртөжсөөр байгаад за нэг юу гэдэг ангаах ухааны төвшөнд бол нэг 2-7 хоногийн хугацаанд тухайн асуудлыг шийдэж чадахгүй болчих юм бол сэтгэл готролд орсон байна гэж үздэг. Тухайн сэтгэл готрлын шинж тэмдгүүд нь бол мэдээж бол бас байгаа. Нөгөө сэтгэл зүйн шалтгаантай, за нийгмийн шалтгаантай гэх мэтлээ. За сэтгэл зүйн одоо готрлыг ерөнхийдөө яаж одоо харж мэдэж болох уу гэдэг асуудал. Тухайн хүн өөрийгөө ч юм уу аль эсвэл хажууд нь байгаа хин нэгэн хүн гэр бүлийнхээ аль нэгэн гишүүнийг ч юм уу манай хань ч юм уу манай найз сэтгэл готролд орсон байх шиг байна. Ийм зүйлүүдийг одоо илэрхийлээд гаргаад байна. Ийм хэв шинж тэмдгүүд илэрж байна гэдгийг. За хамгийн түрүүнд сэтгэл готрлыг сэтгэл зүйн шалтгаан талаас нь илүү харвал зүгээр байдаг. За нөгөө хүн нь илүү нөгөө бие махбодын хувьд нөгөө нэг мөрөн чилэх гэдэг ч юм уу бие махбод нь одоо юу гэдэг заавчлаараа жоохон сандраад ах шиг байна. За нөгөө талаараа нөгөө нэг түгшээлт айдас гэдэг юм уу тэр талаасаа бас харж болно. За нөгөө нийгмийнхаа хүрээнд гэх юм бол нөгөө ажилдаа явахгүй, сургуульдаа явахгүй, замуугаар одод нөгөө акт чөлөө хэрхэн яаж авах вэ гэдэг ч юм уу. Аливаа нэгэн зүйлээс хойш суудаг гэсэн үг тийм ээ. Тий, яг үнэ. За зан байдлын хувьд одоо ойлоо бас дэлгэрүүлээд ярил л да. Хитрхи их стресстэй байх, бухимдалтай байх, хин нэгний хэлж байгаа зүйлийг үгүйсгэх ч гэдэг юм уу. За ерөнхийдөө бол сэтгэл готролтой хүмүүсийг ажиглаад харах юм бол айгүй бусдыг шүүмжлэгч байгаад байдаг. За нөгөө талаараа өөрөө өөрсдөө хүртэл тэр шүүмжлээ тавиад байдаг. Одоо энэ амьдрал үнэхээр болохгүй байна, бүтэхгүй байна гэдэг талаар маш их гомдолтой, тундаг, хин нэгэнд тэр сэтгэл зүйн одоо шалтгааныг хин нэгэнд тулгаж идэг. Чиний энэ асуудал чинь болохгүй батгүй байгаа болохоор надад хүртэл юм хэцүү байгаад байна гэд хандаад идэг. За тэгвэл энэ одоо хандлага, энэ харилцаа, энэ одоо хин нэгнийг одоо өгөөсгөх энэ байдлаа илэрх юм бол энэ бол тодорхой хэмжээнд тухайн хүн өөрөө сэтгэл готролд орсон байж болох юм байна гэж харж байна. Тий, ерөнхийдөө бол хамгийн зөв шийдвэр бол нөгөө сэтгэл зүйчид, сэтгэл засалж, сэтгцэн эмчтэр очсон мэргэжлэг өндөрцөн илүү үр дүнтэй байгаад байдаг. Юу вэ гэх юм бол тухайн сэтгэл зүйн хувь хүнийхээ шинжийг нь тодорхойлоод та үнэхээр сэтгэл готролтой байна уу, стресстэй байна уу, яг ямар байна вэ гэдгийг зөв онцлуулах хэрэгтэй. За тэгвэл одоо юу гэдэг нь дэлхийн нийтээр бүхэл одоо 2 жилийн хугацаанд одоо 3 жил рүү орох гэж байна. Хүмүүс бол гэртээ байхдаа их стресстэй, бухимдах, сэтгэл готролд орох, за би ажилгүй болчлоо ч гэдэг юм уу, миний хийж байгаа юм бүтэхгүй байна гэдэг байдлаар бол сүүлийн 2 жилийн хугацаанд яг энэ мэргэжлийн хүмүүсийн донд та нарын донд ингээ ажиглаж яхад ер нь сэтгэл готролд өртөж байгаа орж байгаа хүмүүсийн хэр байгаад байна. За хамгийн түрүүнд ажиглагдж байгаа зүйл юу вэ гэх юм бол нөгөө гэр бүлийн санхүүгийн байдал тухайн хувь хүний сэтгэл готрол дээр шууд нөлөөлж байна. Яг ковидын нөхцөл байдал дээр. За юу вэ гэх юм бол нөгөө ажлыг хийдэг байсан үеийнхээс бодвол ажил хийхгүй байх нь гэр бүлийн нөгөө санхүүгийн төсөвт шууд хамаарал байгаад идэг. За нөгөө талаараа хүүхдүүдийн хувьд гэдэг юм уу нөгөө нэг хичээл сургууль соёлын шалтгаалаад тухайн гэр бүл нь одоо юу гэдэг хичээл хийх цаг нь багасаад ирдэг. За энэ нь нөгөө өөр дөвөнд нь юу байгаад байна вэ гэхээр тухайн сэтгэл
нөгөө тухайн хүүхдийн сэтгэл зүйн байдал нөгөө өөр тийшээ төвлөрөх буюу нөгөө нэг утас оролдох нөгөө донтолтын шинж тэмдгүүд дээр нэлээд ажиглагдж байгаа. За нөгөө талд нь харамсалтай нэг зүйлүүд нь юу байна вэ гэх юм бол тухайн гэр бүлийн хүчирхийлэл өртөж байгаа байдал нь бас илүү одоо их байгаад байна. Юу гэдэг манай нөхөр манай эхнэр айгүйх асуудалтай байна. Гэр бүлийнхээ асуудалтай нөгөө ажилгүй болоод ирэхээр нөгөө гэр бүлийн асуудал нь айгүй одоо ил харж байна гэж ойлгож болно. Яг эндээс үүдэх юм бол нөгөө гэр бүлийнхээ асуудлаа шийдэж чадахгүй явсараа байгаад гинт нөгөө ажилгүй болоод ирэхээр тухайн гэр бүлийнхээ асуудлыг олоод хардаг. Тэнгүүд энд нөгөө гэр бүлийн зөрчил нь эндээс эхэлдэг гэх юм уу. За сэтгэл готрлын шалтгаануудыг хэрхэн яаж харж болох вэ? Жишээлбэл ямар шалтгаанууд байдیں۔ Яг сэтгэл готрол орох. Магадгүй зүгээр би одоо өөрөө ингийн одоо сэтгүүлч хүний хувьд бол сэтгэл готрол гэдэг нас бид хүрсэн ч юм уу ажил хөдөлмөр хийж байгаа хүний хувьд л бол байдаг гэж ойлгодог. Тэгвэл мэргэжлийн сэтгэл зүйчд болоод сэтгэл судлаачд болоос энэ дээрээс өөр тайлбар хэлдэг шүү дээ. За энэ юу вэ гэх юм бол за нэг талаараа ургийн сэтгэл зүй гэж тусдаа салбар байдаг. Энэ юу вэ гэх юм бол за тухайн эцэг эхчүүд хүүхдтэй болох нэг 20-30 минутын ажил байгаад байгаа шүү дээ. Тэр үедээ тухайн сэтгэл зүйн байдал нь ямар байгаагаас шалтгаалаад тухайн хүүхдийн сэтгэл зүй яг тийм байх магадлал айгүй өндөр байдаг. За нөгөө талаараа эхийн хөвлөд тухайн хүүхдэнд бүрэлдэн бий болсон өдрөөс ахуулаад тухайн эхийн сэтгэл зүй хямралтай байгаад байх юм бол хүүхдэд тэрэн гормоны өөрчлөлтүүд, даврын өөрчлөлтүүдээр шууд нөлөө үзүүлж идэг. Энэ судалгаанууд хүртэл статистик мэдээ баримтууд хүртэл байгаад идэг. За онцлогооны тухайд гэх юм бол за хэрв сэтгэл готрлын шинж тэмдгүүд илэрх юм бол 3-аас дээш сараар буюу жилээр илэрх юм бол хаана хэрхэн яаж хандах вэ? Сэтгэл зүйчдэр очиж сэтгэл зүйгээ бэлтгэх ёстой юу? Аль эсвэл эрүүл мэндийн байгууллага дээр эмчтэр очиж эмчлүүлэх ёстой юу гэдэг асуулт гарч ирдэг. За тэгэхээр сэтгэл готрол дээр хамгийн одоо юу гэдэг анхаарах ёстой нэг зүйл нь юу байдаг вэ гэх юм бол сэтгэл зүйчдэр нөгөө стресс депресс буюу сэтгэл готрол нь хүнд, хөнгөн, дунд гэсэн тийм 3 түвшин байгаад байгаа. Хөнгөн түвшин дээрээ байх юм бол сэтгэл зүйчдэр хандах нь зүйтэй. Дунд түвшин дээрээ ч гэсэн байвал. Хүнд болоод ирэх юм бол нөгөө сэтгцийн эмч, сэтгэл засалчтай холбогдсон зүгээр байдаг. Ерөнхийдөө сэтгэл зүйчдийн ажиллах хүрээ бол сэтгцийн хувьд эрүүл буюу сэтгцийн тулгымдсан асуудалтай зарим хүмүүстээр үйлчилдэг. Сэтгцийн эмч буюу сэтгэл засалчт нь болохоор нөгөө сэтгцийн эмгтэй хүмүүстэй хүртэл ажилладаг. Тэгэхээр нөгөө нэг сэтгцийн эмч, сэтгэл засалч, сэтгэл зүйч 3 бол яг нэгсэндээ нэг чиглэлээр ажиллаад байгаа боловч ажиллах хүрээ нь бас өөр байгаад байдаг. За тэгвэл эмчилгээн дээр бид нэр хэрхэн яаж эмчлүүлэх эрүүл мэндийн байгууллага дээр очих нэ? За зүгээр энгийн байдлаар ч юм уу за би нэг жоохон бухимдалтай байна, стресстэй байна гэд хин нэгэнтэй ярилцаад тухайн стресс, тухайн одоо сэтгэл готрол бол богино хугацаанд гарахгүй байгаад байна. Тийм үү? Урт удаан хугацаанд бас үргэлжилж ийж тэгээ бүр эрүүл мэндийн байгууллага дээр очиж сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн мэрэгчлэнүүдээс зөвлөгөө авч ийж хэдийн хугацаанд идэх боломжтой. Хугацааны хувьд. За ерөнхийдөө бол тэд ид гэсэн бол нэг хугацаа заагаад идэггүй юу гэдэг тухайн бие хүн хувийнхаа нөгөө үзэл бодол сэтгэл зүйн хувьд ямар байгаагаас шалтгаалаад нөгөө эмчилгээ хийгдэж байгаа зүйлүүд нь өөр байгаад идэг хугацаа. Гэхдээ нөгөө найзуудтай хэлдэг гэр бүлийнхаа хэн нэгэнтэй ярилцдаг гэдэг боловч нөгөө талаараа тухайн хүмүүсийн үзэл бодол нь мэржлийн биш гэдэг утгаараа зөвхөн найзын талд үйлчлдэг гэх юм да. Би үнэхээр асуудалтай байгаад байна. Би ингээд тэгээд их нартайгаа нөхөртөөгөө энэ асуудлын талаар ярилцгаар ойлголцож чадахгүй байна гэдэг. Гэвтэл нөгөө тухайн найз нь гэдэг юм уу хин нэг нөгөө ярьж байгаа хүнийхээ талд оронгуудаа юу гэдэг юм. Танаа найз залуу, танаа нөхөр ямар асуудалтай юм бэ гэдэг нөгөө тухайн асуудлыг өөр тийшээ ингээд залаад аваа явчихдаг. Тэгэхээр анхаарах ёстой зүйл юу вэ гэх юм бол хамгийн түрүүнд мэржлийн хүн дээр очих ёстой. Энэ бол зайлшгүй мэдчих ёстой зүйлүүд нэг гэх юм уу. Одоо ер нь манай залуучууд тэгээ тэр дундаа гэр бүлүүд магадгүй ерөнхий боловсролын 10 жилийн сургуулийн хүүхдүүд залуучууд ер нь яг сэтгэл готролд орсон энэ хэв шинжээ мэдэрч сэтгэл зүйчдэр очиж хэрэг зөвлөгөө авд юм бэ. За сүүлийн одоо 5 жилийн хугацаанд бол нэлээд өөрчлөгдөж байгаа гэж харж байгаа. Одоо жишээ нь юу гэдэг за яг сэтгэл судлаас суралцдаг оюутан байх үеийнхаа дурсамжаа ярих юм бол ийм зүйл үүдэг. Би сэтгэл судлаас сурж байна гэж ярих юм бол одоо нөгөө галзуугийн имлэг шарахад юм биш үү? Ямар сонин мэрэгжил сонгосон гэдэг ч юм уу.
Гэтэл нөгөө сүүлийн 2 3 жилийн хувьд арай өөр болсон. Юу вэ гэх юм бол за би юу бодож байна? Миний бодлыг таада сэтгэл зүйч хүн байж мэдэн те гэдэг ч юм уу. Гэтэл сүүлийн жилүүдэд одоо юу гэдэг залуучуудын сэтгэлгээ бас арай өөр болж байгаа. Юу вэ гэх юм бол сэтгэл зүйч юм бол би асуудлаа ярилцах хэрэгтэй биш үү? Надтай ярилцах цаг байгаа юу ч юм уу? Би ийм гэр бүлийнхээ асуудлыг шийдэж чадахгүй байгаад байна. Мэргэжил сонголтын дээр яг юу анхаарах хэрэгтэй вэ ч юм уу? За нөгөө талаараа сэтгэл готролтой байх юм бол манай найзад надад ийм асуудал байна. Би хэнд хандах хэрэгтэй вэ гэдэг. Тэгэхээр энийг харах юм бол энэ асуултыг одоо юу гэдгийг харах юм бол тухайн нийгмийн хүн одоо сэтгэл судлалын хөгжил ч гэсэн тодорхой хэмжээгээр харагдах байх гэж бодож байна. За биднийг сонсож байгаа сонсогчд маань нэвтрүүлгийн шууд утас болох 11 30 50 22 утсанд холбогдоод яг өнөөдрийн одоо сонсогч танд өргөн барьж байгаа сэдвийн хүрээнд сэтгэл готролд одоо орсон тохиолдолд хэрхэн яаж гарах вэ? Ямар шинж тэмдгүүд байдгүй? Сэтгэл готрлоос өөрийгөө хэрхэн яаж сэргийлэх үү гэсэн сэдвийн хүрээнд бид хамтдаа ярилцж байгаа учраас та бүхэн бас мэрэгжлийн үнээс мэрэгжлийн сэтгэл зүйчээс бас зөвлөгөө авахыг хүсэх юм бол 11 30 50 22 утсанд холбогдох боломжтой. За түрүүн битээр бол бас эмчилгээний тухайд ерөнхийдөө ярьж исэн. Тэгвэл дээр нь эмчилгээнд дээр бол өөрөө хувь хүн гэртээ байхдаа ч юм уу сэтгэл готролд орсон тэр зүйлийг мэдрэх юм бол тайван байх, дасгал хөдөлгөөн хийх, альва нэгэн зүйлд өөрийгөө бас завгүй байлгах гэдэг юм уу энэ төрлийн зөвлөмжүүдийг бас бидэнд хэлж өгөөч. За хамгийн одоо нэг шатанд авч үзэх хэрэгтэй юм юу байдаг гэх юм бол эхлээд мэрэгжлийн хүн дээр онцлуулаад сэтгэл зүйн зөвлөгөө аваад тухайн дасгаллуудыг ингээд хийгээд ирдэг. Тэнгүүт нь тухайн хүний сэтгэл хөдлөл төр тухайн амьдралд хандж байгаа хандлага маань доктортой болоод ирэх юм бол тэр цагт нөгөө нэг дуртай зүйлээ хийгээрээ хин нэгэнтэй ажиллаараа гадуур ингээд алхаараа дасгал хөдөлгөөнөө хийгээрээ гэвэл илүү үр дүнтэй байгаад байдаг. За нөгөө талаараа юу гэдэг за бие махбодын хувьд нөгөө сэтгэл готрлын шинж тэмдгүүд байгаа шүү дээ. Одоо нөгөө нэг нойргуудл гэдэг юм уу зүрх дэлсэх гэдэг ч юм уу сэтгэл төвшөлт айцтай байх юм бол нөгөө тухайн айц дээр нь эхлээд сэтгэл зүйч сэтгэл засалч нар ажилладаг. Ажилласныхан дараа нөгөө нийгэм дээр гарах өөрчлөлтүүд байгаад байгаа шүү дээ. Нөгөө нийгмийн харилцаан дээр оронгууд нь тэр тухайн үед нь болохоор юу гэдэг усан висанд яваарай, дуртай зүйлээ хийгээрэй гэх юм бол илүү үр дүнтэй байгаад идэг. За сүүлийн үеийн сэтгэл зүйч нарын хамгийн их санал болгож байгаа зүйл юу вэ гэх юм бол сэтгэл готролд орхоос өмнө буюу урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв алхам юм байна гэж сүүлийн үед одоо зөвлөдөг болсон. Юу вэ гэх юм бол сэтгэл готрол нь хүндрээд тэр тухайн үе шатуудаа ингээд яваад байх юм бол нөгөө за эцэстээ баг хамгийн сүүлд нэг ямаа орлохоор харамсалтай төгсдөг амьдрал дээр байдаг гэх юм уу. Тэгэхээр асуудлыг хөнгөрөхөөс нь одоо хүндрэхээс нь өмнө хөнгөн байгаа дээр нь тухайн асуудлыг шийдвэл аяйгүй үр дүнтэй байгаад байдаг. За эдийн засгийн хувьд цаг хугацааны хувьд ч гэсэн нөгөө сэтгэл зүйн зөвлөгөө эмчилгээ авахд ч гэсэн цаг хугацааны хувьд нэлээд хэмнэлттэй. За тэгвэл сэтгэл готрлоос бид нар яаж өөрийгөө урьдчилан сэргийлэх вэ гэдэг зүйлийг бол үргэлжлүүлээд хамтдаа ярилцсан. За сонсогч холбогдсон байгаа. 11:32 утсан дээр холбогдсон сонсогчийнхоо саналыг хүлээж авъя. Байна уу? За нэг юм асууж. За. Ярьж байгаа хүн бол их чадвар хүн шиг байна. Нэг юм асууж. За. Олон туусан замд. За нэвтрүүлгийн цаг байгаа учраас хүчээр хэрэгээр баригдаад жийл 9 сар суугаад дахиж бас хорлох гээд тэгээд хүн ядагдгүй дээлдгүй цэвэр дээлээ туулаад өнгөрсөн хүн ямар сэтгэлтэй хүн байна. За ойлголаа. За баярлалаа. За ерөнхийдөө бид нар юу гэмдэ нийгэмд одоо ажил үргээ гүйцэтгэж явахдаа аливаа нэгэн газар одоо өөрийнхөө хийж бүтээх гэж байгаа зүйлийг илэрхийлэх гэж гаргаж байхдаа хин нэгнээс ирж байгаа сөрөг нөлөөллийг бол бас мэдэрдэг. Тэрэн дээр бол хүмүүс ууралдаг, бухимддаг, стресстэй ийм асуудлууд байдаг. Гэхдээ хүн нөгөө нэг аливаа нэгэн зүйлийг даван гарч чадж байна гэдэг бол сэтгэл зүйн ямар хэв шинжвэл гэдэг зүйлийг тодруулж байна. За мэдээж сэтгэл зүй ямар нэг асуудал ингээд тулгарлаа гэж бодоход тэрийг даван туулахад бидний одоо сэтгэл зүйн онцлог бол даван туулах зоргийн процесс явагдчихэдэг. Тухайн асуудалд хэрхэн яаж хандж байна, тэр тухайн асуудал хүнд байна уу, хөнгөн байна уу гэдгээр нь бас тухайн хувь хүнийхэн сонголтод байгаад байдаг. Нилийн сэтгэл готролтой хүн байх юм бол одоо юу гэдгийг хабис Америкийн нэгдсэн улсад нэг бослого хөдөлгөөн гарлаа гэхэд энэ Монголд хямарж яадаг ч юм уу. Ийм байгаад байдаг. Сонсоол тэрийг сонсоол амархан мэдрэг байна. Тэ сэтгэл зүйн хувьд бол тэгтэл нөгөө талд нь юу вэ гэхээр сэтгэл зүйн дархлаатай байх нь аюул чухал байгаад байдаг.
Энэ юу гэсэн үг вэ гэх юм бол бид нэр ямар ч хүнтэй харилцаж байсан, ямар ч одоо юу гэдэг ажлын хамтрагч найд нөхдөөгөө ингээ байсан ч гэсэн тэр тухайн хүний сэтгэл гутралаас өөрөө өөрсдөө хамгаалж чаддаг байх хэрэгтэй. За нөгөө тал дээр мэрэгжлийн хүмүүст бас тий очиорой гэдэг ч юм уу нөгөө нэг зөвлөгөө санамжууд хүртэл өгөөд боловсруулах бүрэн боломжтой байгаа гэдэг. За 11:32 дараагийн сонсогч бидэнтэй холбогдсон. Байна уу? Аванио. Ба. Би нэг көтөөс ярьж байна те. За. Энэ сэтгэл зүйнүүдээ тэмдэглэлийн өвчин гэдэг одоо энэ зандуу хүн байна нэг. Хоёрдугаар нь энэ өвчлөлүүд энэ одоо энэ амьдралын одоо сэтгэл зүйнээс болдгийм үү ханьяхтын одоо тохирлын сэтгэл зүйнээс өвчлөлтэй бүү бас тэгээд үгний төслөл ерх судлалын өөртөө хүн байж болох юм айд хүчнээс болж яж болох юм иймэрхүү одоо юмыг сэтгэл зүгээр сэтгэлийн одоо сайхан яриагаар юм уу одоо тэр хүнийг сэтгэлийн засахтаар эмчилж болдго юм болов уу? За ойлголоо. Та хариултаа хүлээн авахчаараа сонсоорой. За, саяны сонсогчийн асуултыг ойлгосон тийм ээ? За хөдөө орон нутгаас оролцож байна гэж ашиг байна. За тухайн айдас гэдэг юм уу, төвшөлт гэдэг юм уу, за амьдралын ямар нэгэн тийм таагүй дурсамжтай холбоотой байх юм бол тухайн асуудлыг шийдэх бүрэн боломжтой. За тэр бүхэл одоо за сэтгэл зүйч нар гэхээс илүү сэтгэл засалч нарын хамгийн их нөгөө хийдэг зүйл бол нөгөө ховс байгаад идэг. Тэгэхээр юу гэдгийг тухайн таагүй дурсамж, таагүй үйл явдал мэдээж байх юм бол тэрийг нөгөө нэг дасгал хөдөлгөөнүүд тэрийн одоо нөгөө нэг дасгалуудаар ингээд эмчлэх бас боломж байгаад идэг. За нөгөө талаараа сэтгэл зүйч нар яадаг вэ гэх юм бол тухайн айдас төвшөлтийг байгаа байдлын үнэн төрхийн зүгээр л ингээд өөрт нь ойлгуулдаг. Яг энэ зүйлээс айсан байна, төгшсөн байна гэдэг юм уу. Тэгэх юм бол тухайн айдас дээр нь ажиллахын тулд нөгөө тухайн мэдрэмжийг бас алгуулдаг. Юу гэдэг энд айгаад зүрх дэлсэд байна гэх юм бол нөгөө бие физиологийн хувьд болон сэтгэл зүйн хувьд энэ дээр нь ажилладаг бүрэн боломжтой эдгэрэх гэх юм уу. За баярлалаа. Нэвтрүүлэг үргэлжилж байна. Бидэнтэй хамтдаа байгаа сонсогч та бүхэндээ өнөөдөр бид сэтгэл зүйчийн цаг нэвтрүүлгээ өргөж байгаа. За өнөөдрийн ярилцж байгаа сэдэв бол сэтгэл готрол гэсэн сэдвээр ярьж байна. За нэвтрүүлгийн студид сэтгэл зүйч Инх Батыг урьж ярилцж байгаа. За зарим сонсогчдод бол ерөнхийдөө бас харьцангуй залуу хүн зөвлөгөө өгж гинэ гэж ярьж байгаа шиг байна. Инх Батын тухайд гэх юм бол бас одоо сэтгэл зүйчнэрийн дундаас хамгийн залуу сэтгэл зүйч нь бас байгаа бах тийм ээ. Тийм бах. За яаж тэгвэл хоёлаа энэ сэтгэл гутралаас урьдчилан бид нэр өөрсдийгөө сэргийлэх вэ гэдэг асуудлыг мэдээж сэтгэл гутралд өртсөн байж болно. Өртгөөсөө өмнө тэгвэл яаж урьдчилан сэргийлэх юм бэ гэдгийг сонсогчдод тайлбарлая. За тэгвэл одоо хамгийн түрүүнд нэг ийм зүйл байна л да. Хөдөө орон нутагт байгаа хүмүүс гэж байна. За нөгөө талаараа хотод байгаа хүмүүс юу гэдэг замд түгжрээд явж байхдаа ч юм уу нөгөө сэтгэл зүйн хувьд илүү тайван байх аргууд зөндөө байдаг. За хөдөө орон нутагт байх юм бол юу гэдэг уул толгод дээрээ гараад байгалийн тэр сайхныг мэдрэх тэр мэдрэмж нь амар амгалан байх хэрэгтэй гэсэн үг. Тэр мэдрэмжийг аваад сурчих юм бол одоо юу гэдэг байгальтайгаа нөгөө одоо юу гэдэг хангаатлалын хүмүүс нь мод тэрвэрх ч юм уу уулаар алхах гэдэг ч юм уу малаа хариулж байхдаа хүртэл нөгөө амар амал тайван байдлыг мэдрэх бүрэн боломжтой байгаад байдаг. Хамгийн сэргийлэх найдвартай аргуудын нэг юу вэ гэх юм бол ад жаргалтай хорон мөч бүхнийг л мэдэрч сурах хэрэгтэй. Гэр бүлтэйгээ байгаа тэр цаг тухайд нь малаа хариулж явахдаа тэр амар амгалан байгаа тухайд нь гэдэг юм уу. За хотод бол юу гэдэг түгжрээд явж яваад машиндаа түгжрээ явж яваад машинтай байгаадаа баярлдаг гэдэг ч юм уу. Алхаж байгаа хүн бол гадаа цэвэр агаар байшгүй гэдэг ч юм уу. Эрүүл байгаадаа гэдэг юм уу. Энэ юу вэ гэх юм бол тухайн хүн баярлаж талархаж сурснараа сэтгэл гутралаас сэргийлэх бас нэг алхмуудын нэг маш олон аргууд байгаа л да. Дуртай зүйлээ хийх гэдэг ч юм уу. Бид нар ч бас ер нь юмыг их тийм шүүмжлэх, өгөөсгөх дуртай хандлагатай тохиолдол байгаад байдаг шүү дээ тий. Юм л бол болохгүй байна, тэхгүй байна, ингэхгүй байна гэдэг өгөөсгөх зүйлүүд их байдаг тий. Яг оноо. Яг энэтэй холбоотойгоор юу вэ гэхээр за яг нийгмийн харилцаанд ороход угаасаа стресстэй байгаа нь ойлгомжтой. Нийгэм угаасаа стресстэй байна. Хүлэмжшөргөл хэрэгтэй. Гэхдээ гол зүйл нь юу вэ гэхээр тэр стресснээс илүү амьдрал дээр сайхан зүйлүүд амьдрал дээр бас алхам тутамд л байгаа байхгүй. Тэр зүйлийг л мэдэрч сурах хэрэгтэй.
За би өнөөдөр нэвтрүүлэгтээ оролцож байгаа зочноосоо бас яг энэ сэдвийн хүрээнд бодит одоо кейсүүдээс бас танилцуулаач гэж хүсэж байгаа. Яг өөр дөр ч орж ирээ сэтгэл готролд орсон, зөвлөгөө авах гэж байгаа, зөвлөгөө авсан, зөвлөгөө өгсөн тэр хүмүүсээсээ ингээд бодит ингээд кейсүүдийг бас бид нэр танилцуулаач. Хүмүүс магадгүй яг ийм зүйл болдог шүү, ийм тохиолдлууд байсан шүү гэдэг дээр үндэслээд нэрээ бас тийм шүү гэж ойлгодог. Зүгээр тайлбарлаад хэлэхээр ийм байх юм байна л гэж ерөнхийд нь ойлгодог бол яг ингээд бодит кейс ирээд ирэхээр бас анхаарах хэрэгтэй юм байна гэдэг энэ ойлголтыг авдаг. За тэгвэл сүүлийн 2 жилд ковидтай холбоотой нэлээд тийм сэтгэл готролтой холбоотой кейс байвал их зүгээр юм болов уу гэж бодож байна. За юу вэ гэх юм бол нэг үйлчлүүлэгч байдаг л да нөгөө хүүхэд нь утасны хэрэглээ маш их утас тоглодог. Тэгэл тухайн хүүхэд утсаа оролдохгүй бол ингээл уурн хүрээл тухайн гэр бүлд айгүй том асуудал хүрдэг гэж байгаа байхгүй. Гэтэл нөгөө талаар тухайн эмэгтэй юу гэдэг яг тэр хүүхдтэйгээ ойлголцож чадахгүй байгаа. Хүүхэд маань үнэхээр болохгүй байна. Хүүхэд маань ингээд утсаар тоглоод байна гэдэг. Хүүхдүүдээ ингээд нөгөө ковидын үед нөгөө гэрте байлгасаар хагаад юу гэдэг утсаа л өгөхгүй бол гэр бүлийн харилцаа үнэхээр хэцүү байгаад байна. Иннээсээ болоод манай гэрийн уур амьсгал хүртэл айгүй хэцүү байна гэдэг. За юу гэдэг шалтгаанууд нь бол мэдээж зөндөө байгаа. Гэхдээ тухайн одоо юу гэдэг ээж нь тэр тухайн асуудлаасаа болоод хүүхдээ алчмаар хүртэл санагдах юм гэдэг харамсалтай тохиолдол байдаг. Гэхдээ яг зөвлөгөө засал хийгээд бол мэдээж үр дүнд бол мэдээж хүрнэ. Тэр хүн өөрчлөгдмөр байна. Тэр зүйлээсээ салмаар байна гэсэн хүсэл байх юм бол. Энэ хүсэл гэдэг бол хамгийн чухал. Одоо юу гэдэг баг 50% нь баг хүсэл байвал бүрэн эдгэрэх бүрэн боломжтой. За зарим сонсогчдын тухайд ерөнхийдөө уурсан үедээ, стресс үедээ, бухимдсан үедээ, сэтгэл готролтой байгаа үедээ өөрийгөө тайвшруулахын тулд бол им уух ч юм уу, за ямар нэгэн байдлаар хор зуршид хэрэглэх юм тохиолдол байгаад идэг. Энэ бол өөрөө тухайн цаг хугацаанд үр дүнтэй байдаг гэж өөрөө боддог шүү дээ. Тэгвэл тийм биш юм аа. Өөрөөр сэтгэл зүгээрээ имжлэгдэх ёстой маа гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тий, яг үнэ. За тухайн сэтгэл готролтой байна гэх юм бол нийгмийн харилцаан дээр угаасаа нөгөө тухайн сэтгэл готрол нь байгаа л гэдэг тэр асуудлыг шийдэхгүй л бол. Юу гэдгийг 7 хоног сар арих уулаа гэж бодоход нөгөө 7 хоногийн дараа сарын дараа нөгөө асуудал нь байгаа л гэдэг. Тэгэхээр мэрэгжлийн хүн дээр хандсанараа танд хамгийн зөв сонголт юу вэ гэх юм бол нөгөө сэтгэл готролтойгоо тэмцэх нөгөө тэр сэтгэл готрлаасаа салах маш олон аргууд байдаг. Тэднийг заагаад өгчдөг. За сэтгэл зүйн хувьд ч гэсэн илүү тогтуун тайван байгаад сурчих юм бол нөгөө нэг амьдралд хандж байгаа хандлага нь хүртэл өөр байна. За сэтгэл готролтой байгаа үедээ өөрийгөө тайвшруулах, өөрийгөө альва нэгэн зүйлс таруулах тэр зүйлүүдээс бид нэр хуваалцаач. Магадгүй сонсогч би яаж тэгвэл ууртай бухимдалтай, стресстэй, сэтгэл готролтой байгаа үед яаж өөрийгөө тайвшруулах вэ гэдэг зүйлийг бодож байгаа. За яг мэдээж амьсгалын дасгалууд бол байдаг. Гэхдээ юу гэдэг нь баяжуулаад гэдэг юм уу? Хүн болгон бол төсөөлийн амтан. Тэгэхээр та бүхэн одоо яг энийг сонсож байгаа сонсогч нар маань байх юм бол одоо нэг юм дасгал байна л да. Баруун болон зүүн гарн дээрээ баруун гарн дээрээ асфальттай лаа байна гэж төсөөлөд үзээрэй. За зүүн гарн дээрээ хамгийн анхлын үнэртэй цэцэг байна гэж төсөөлөд үз. За тухайн цэцгийг ингээд үнэрлээд хамгийн гоё орчин дээрээ 50 амгалан байх орчноо төсөөлөөд нөгөө цэцгийг ингээд үнэрлдэг. Гэх мэтлээ. Энийг 2-3 удаа хийгээд үзээрэй. Магадгүй 4-5 гэдэг ч юм уу тайвширтлаа. Ийм айгүй богино хэмжээний мөртлөө айгүй үр дүнтэй дасгалууд байдаг. За хоёулаа бол сая сэтгэл готролдоор ерөнхийдөө нас бие төрсөн хүмүүсийн тухайд гардаг шинж тэмдгүүдийг ярьсан. Ярианы дундуур бас түрүү ярьжсэн ерөнхийдөө сэтгэл готрол гэдэг бол урагт бүрэлдсэн цагаас ахуулаад тодорхой хэмжээнд тэр хүүхэд тэр хүн бол сэтгэл готролтой төрөх магадлалтай байдаг гэж. Бага насны хүүхдүүдийн тухайд заримдаа ээж аавынхаа хэлж байгаа үгийг тоохгүй байх ч юм уу, их уурлах, сая бас подкастаар гарч ирэх шиг байна. Утас булаацалтах, тэрийг авахгүй бол болохгүй юм шиг энэ бүх зүйлүүд бас тухайн хүүхэд сэтгэл зүйн үед ямар байна вэ? Магадгүй готролтой байгаа юм шиг гэдэг асуулт гарч ирэх хэрэг байна л да. За нөгөө яг цэвэр готролтой байна уу гэхээс илүү заавал мэрэгжлийн хүн дээр очиж нөгөө онцлуулах хэрэгтэй. Энийг бол хамгийн дөрөнд анхаарах хэрэгтэй байх. За нөгөө талаараа юу гэдэг
сэтгэл готрол ер нь бол яг удамшдаг гэж нэг талаараа үздэг. Юу вэ гэх юм бол тухайн гэр бүлд нь аав ээжд нь асуудал байна гэж үзэх юм бол тухайн хүүхэд сэтгэл готролтой байх боломж аяйгүй өндрүүлдэг. Тухайн эцэг хоорондын харилцаа нь асуудалтай байгаа нь хүүхдэд хүссэн хүсээгүй нөлөөлж лээдэг. Одоо жишээ нь үгдий машин давж байгаад хин нэгний сигналдах чимээ таагүй санагдчихвэл тэр танд ч гэсэн асуудал байна л гэсэн үг. Угаасаа юу гэдэг нь тэр сигналыг сонсож байгаа хахад хамгийн гол зүйл нь бол тайван байгаа сурах хэрэгтэй. Яг энтэй адилхан хүүхдийн сэтгэл зүйн дархлаа хэр бэлээ. За аав ээжүүдийн тэр гүйцэтгэж байгаа тэр үүрэг нөлөөлөл нь бас хэр бэлээ гэдгээ бас нэг талаар айгу бодоод үзэх асуудлуудын нэг байдаг. За хоёр дахь асуудал гэх юм бол хүүхдээ яаж эрүүл орчинд эрүүл өсгөх вэ? Сэтгэл зүйн готролд оруулахгүй байх одоо урьдчилан сэргийлэх нь юу бэ гэх юм бол гэр бүл төлөвлөлтөн дээр аягүй сайн анхаарч ярилцах хэрэгтэй гэж бодож байна. Юу вэ гэх юм бол нөгөө эхийн хэвлэлд байхдаа жирэмсэн үеийн хордлого, жирэмсэн үеийн хямрал гэж байдаг. Тухайн асуудлыг эхлүүлэхээс өмнө урьдчилан сэргийлэхээр гэр бүл төлөвлөлт зохион байгуулалт энд хамгийн том үүрэг гүйцэтгэдэг. За, үйлнгийнх нь нэвтрүүлгийн цаг өндөрлөгдөж байгаа учраас ерөнхийдөө сэтгэл готрлыг тоохгүй орхих юм бол өдөр тутмын амьдрал хэвийнээр үргэлжлэх юм бол хөдөлмөрлөх чадамжгүй болох, стресстэй болох, за харилцаанаас өөрийгөө тусгаарлах, за хүмүүстэй харилцахад хүндрэлтэй болох гэдэг ийм алхмууд байдаг. Тэгэхээр энэ дээр бас анхааруулга зөвлөмжүүдийг хүргээд хойлоо нэвтрүүлгээ өндөрлөө. За тэгэлгүй яхаа. За хамгийн түрүүнд юу гэдгийг тухайн сэтгэл готрлыг заавал эмчлүүлээрэ, заавал мэрэгжлийн хүмүүст очиж хандаж онцлуулаарай гэж уриалмаар байна. Юу вэ гэх юм бол сэтгэл готрол бол нөгөө сэтгцийн хувьд өвчин гэдэг утгаараа насан туршдаа үргэлжлэх бүрэн боломжтой байдаг. За энэ юу вэ гэх юм бол за магадгүй бурхан болох цаг үе нь хизээ нэгэн цагт ирэх нь тодорхой. Тэр үед нь үр хүүхдүүдэд нь хүртэл нөлөөлдөг. Наазах нь юу вэ гэх юм бол аав маань, ээж маань үнэхээр хэцүү байж байгаа бурхан болчлаа гэдэг нөгөө үлдгэсдийн сэтгэл зүйд хүртэл нөлөөлдөг. Тэгэхээр юу гэдэг за ястал нэг эхийн хөвлөд бүрэлдэн бий болохоос өксүүлээд бурхан болох хүртэл нь баг сэтгэл зүйн дархлаатай байх нь хамгийн үр дүнтэй. Тэрний тулд нөгөө урьдчилан сэргийлэх нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг. За баярлалаа. Өнөөдөр бас цаг зав зориулаад Монголын радиогийн студид сэтгэл зүйчийн цаг нэвтрүүлэгт өргөдөж сэтгэл готрол гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл зөвлөгөө хүргэж ярилцсан сэтгэл зүйч Инх хотод ажлын амжилтыг хүсэн өрөө. За тэгэхээр радио сонсож байгаа сонсогчд маань энэ сэдвийн хүрээ бол ерөнхийдөө бас их өргөн утгатай учраас олон зүйлүүдийг бас нэрлэж хийж болохоор байлаа. Нэвтрүүлгийн цаг их бага байлаа. Тэгээ мэдээж тодорхой хэмжээний мэрэгжлийн сэтгэл зүйчтэй өгж байгаа зөвлөгөө зөвлөмжүүдийг анхааруулгуудыг бас хүлээн аван сонссон байхад итгэлтэй байна. За энэ өдөр сэтгэл зүйчийн цаг нэвтрүүлгийг хүлээн аван сонссон та бүхэндээ баярлалаа. За баярлалаа.